Сайн бацхан манайхаа Сауди Арабын Жидда хотоос мэдчилж байна. Тэгээд автомат спорт хайртай, хурдан дуртай, энэ сайхан хүмүүсийн мөрөөдөл болдог Дакар гэдэг уралдаанд бол манайх ингээ багаараа зорио ирсэн байна. За тэгээд Дакар гэдэг уралдаан маань бол 47 жилийн түүхтэй. Тэгээд Сауди Араб улсад бид нэр одоо 8000 орчим километр уралдахаар зорио ирсэн байна. За энэ уралдаанд бол урд нь бол 2014 оноос хойш уралдаж эхэлсэн. Одоо энэ бол 11 дахь жилийн уралдаан. Одоо өдгөө биднэрс бол уралдаад 10 гаруй жил болсон байна. Тэгээд одоо би бол мотоциклийн төрлөөс 7 дахь тамирчин, одоо бүх тамирчтаас бол 13 дахь тамирчин болж одоо мундаг ах нарынхаа амжилтыг одоо ахиулах, энэ одоо үргэлжлэлийг энэ спортын одоо түүхийг цааш нь үргэлжлүүлэх гэсэн одоо зорилготой. Дээрээс нь мөрөөдлөө биелүүлээд явж байгаа тамирчдын нэг байна. За миний хүүхднаас бол мэдээж хэрэг мотоцикл техниктэй бол маш ойр өссөн. Одоо миний ах, аав, өвөөнөр бүгд л мотоцикл ундаг, дээрээс нь засдаг. Техникийн сайхан жолооч хүмүүс байдаг. Тэгэд өсгөөсөө ер нь техникийн доор өссөн, дуу чимээнд дурлаж өссөн. Төрсөн цагаасаа ер нь л мотоцикл унах уралдах бол мөрөөдөлтэй байсан. Тэгээд үүнийг маань биелүүлж одоо манай гэр бүлийнхэн маань намайг дэмжиж 2009 оноос хойш анхны уралдаандаа бол гарсан. За одоо хүртэл бол нэг 130-40 уралдаанд бол амжилттай бас уралдсан байна. Дээрээс нь шагнал байранд орсон хэм бол нэг 80 гаруй одоо тэмцээний шагналтай одоо явж байгаа тийм нэг Монгол Улсын тамирчин төлөөлөл болсон гадаад төлөөлдөг юм тамирчдын нэг байгаа. Тэгэд Дакар гэдэг уралдааныг бол ер нь маш их үздэг байсан. YouTube тэр те Евроспорт олон сайхан сувгуудаар үздэг байсан. Одоо тэгээд уралдах гад өөрөө ирсэн байна. Тэгээд яалтч мөрөөдлөө гэж биелд юм байна. Тэгээд мэдээж хэрэг мөрөөдлөөгээд биелээгүй дунд нь бол маш их цаг хугацаа зарцуулсан гэмтэл байсан. Маш олон гэмтлүүдийн арталт гарч ирсэн. Дээрээс нь бүр одоо гэмтлээсээ болж энэ спортод хаях хэмжээний 3-4 жил бол хаях хэмжээний тийм одоо золиос байсан. Гэхдээ бол бид нарс одоо ингээд арталт нь гарч мөрөөдлөө хөөж одоо үүнээс чааш бол надад маш олон мөрөөдөл байгаа. Энд үрээд минийх зогсохгүй. Би нэг биш 2 3 олон Дакар бол уралтна. Энэ Дакарыг зорих одоо олон залуусыг одоо ирээдүйд одоо гүүрэн болох маш олон одоо залуучдын хүсэл эрмэлзлийг ийшээгээ чиглүүлэхтэй ийм олон одоо зорилготой одоо гүүрэн болох хүсэлтэй ийм тамирчин байгаа. За урд дахь жилүүдийн Дакар уралдаанаас бол энэ жил бол маш сонирхолтой. Жил болгон мэдээж хүнд болдог. Гэхдээ энэ жил бол тамирчдыг илүү сорих тал дээр нь те одоо масс старт буюу бүх техник нэг газраас гарах нэг өдөр байгаа. Тэгээ дээрэс нь бас 2-3 дахь стейжээс бол крона стейж буюу 48 цагийн турш ямар ч механикгүй, тусалцаагүй, сэлбэггүй багаасаа өөр газар очиж байрлаж тэндээ хонож юм 1000 орчим километр газрыг туулах тийм одоо челленжтэй байгаа. Тэгээд бусад жилийнхоодоос бол энэ жилийнх одоо маш хэцүү болно гэж бол тамирчид бол ярьж исэн. Тэгэхээр бол хувийн зүгээсээ бол бэлтгэлээ дэжигөө базаасаа гэж бодож байгаа. Тэгээ мэдээж хэрэг маш олон хүмүүс болон миний хүрээнийхэн дээрээс нь техникийн автомото спорт хурдан дуртай бүх хүмүүс бол намайг гэхдээ Монголоос маш олноор дэмжижсэн. Тэгээд бүгд бас энэ хүү уралдаантайгаа тэгээд цуг байцгаагаараа тэгээ бүх одоо спонсор дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа.